Тийм үү? Болохгүй бол хоёр ихрийг дуудаад налайхийнхныг босгохоос. За өглөөний минь дандаа. Найз нь чамд ярих сонь ихтэй байна. Нөгөө хайгаад исэн хөөхөн бүсгүйгээ өчигдөр олсон. Өнөөдөр болцохоор болсон. За болоо доо андаа. Одоо элдв асуудлуудаа цэгцэлж аваад наад хүүхэнтэйгээл суугаарай. Асуудлуудаа цэгцэлгэснээс өчигдөр Баатраа захирлын хүмүүс намайг барих гэж хөөгөөд бөө юм боллаа. Нараа ихч бидэрийн уулзсныг мэдсэн байх та. Би чамд хэлсэн бицтэй. Баян авгай нартай орооцолтгоо болоо гэж. Цаад Баатраа захирал чинь амар хүн шүү. Бид хоёрын дунд уг нь юу ч болоогүй штэ. Цаад авгай чинь л юм авч өгөөд бэби гэд гүгээд байгаа юм. Тийм үү? Болохгүй бол хоёр ихрийг дуудаад налайхийнхныг босгохоос. За андаа хэрэггүй үстэй хөө. Одохгүй уулзъя. Найз нь болцоондоо явлаа. Уцаа авахгүй юм уу? Чухал хүн биш юм уу? Чухал хүн биш ээ. Бизнес. Улаанбаатараас ажилдаа явах чамд хэцүү биш ээ нөө. Гайгүй ээ. Гэхдээ Цонжингийн хаусанд амьдрах бодолтой байна. Тэнд утаа, төвжирлээс хол, бухимдалгүй ая тухтай тайван амьдрий гэж бодоод. Дахиад уцаа авахгүй юм уу? Дахин залгаад чухал хүн биш үү? Бас нэг бизнес. Намайг хамтарч бизнес хийгээд байгаа юм. Миний хүсэл төрөхгүй байгаамаа. Утсаа авахгүй байсан чинь энд өөр хүүхэнтэй нь ялуурч яадаг байх нэ.